Сайн байцгаана үзэгчтэй. Санхүүгийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, ухаалаг хэрэглээний соёлыг төлөвшүүлэхэд уриалдаг. Ухаалаг санхүү тэл сэтгүүлийн шинэ дугаарыг үзэгч та бүхэнд хүргэж байна. За эдийн засаг санхүүгийн боловсролыг ихтэй сургуулиудад олон төрлийн хичээлээр заадагч хувь хүн өөрөх гэр бүлийн төвшөнд уялдаатай тусгай хичээл сургалтын хөтөлбөр өнөөдрийг хүртэл нийтлэг дэлгэрээгүй байгаа нь хэвээр байсаар байна. За ийм энэхүү орон зайг нөхөх үүднээс ухаалаг санхүү тэл сэтгүүл та бүхэнд олон төрлийн мэдээллийг хүргэсээр байгаа юм. За нэвтрүүлэг санхүүгийн сайн түүх булангаар та бүхэнд хүрч байна. Энэ буландаа санхүүгийн сахилга баттай өрх хуваарай бизнес эрхлэгчдийг онцлон танилцуулдаг юм боломжтой. Ингээд хамтдаа нэвтрүүлгээ хүлээн авч үзье. Хуваарай бизнес эрхлэгч Наран Туяа 2005 оноос эхлэн эсгий тавч хийж өрхийн үйлдвэрлэлээ амжилттай эхэлжээ. Мөн тэрээр Монгол ах уй занжлыг сурчилсан бэлэг дурсгалын бүтээл болох тэмээн цуваг үйлдвэрлэж өрхийнхөө амжиргаанд чухал дэм болж байна. Анх үүссэн түүх маань сонирхолтой баг охиноо төрүүлчихэд салхинд гараад ингээд гэр хагаадаа явж исэн. Манай байрны гадаа нөгөө жижигэн төөц хэрэлдэг өвөө маань ингээд Монгол эмэгтэйчүүд юм аяхаа болчихжээ. Одоо би ингээд нэг эсгийн ингээд цөөх ингээд гадна талын ингээд хэрүүлээд хийх гэсэн чинь хийж өгдөг амтан байдгүй. Би мөнгөний нөгөөд ингэсэн юм аа. Гэхдээ ахаа яаж хийдгээл би яагаад үгүй л дээ чадна ш. Тэгээд цүнхийг тэгээд тэр нэг бойтгийг гэдэр хэрж ингэж ойж өгөөд нэг бүтээгдэхүүнийг тавч өгчээсэн цүнхчээсэн 500 төгрөгөөр би ойж өгчээсэн тэр хүнд. Тэгсэн манай нөхрийн ихч бол надад санал тавьсан. Өөрөө Монгол гутал хийдэг хүн байсан багш байсан. Тэгээд эсгүүрийг гаргаж өгөө. Чи ингэж одоо сайн хийж чадж байгаа юм чинь өөрөө ингээд дагнаад ингээд бүтээгдэхүүнээ гаргаач гэд. Тэгээд тэрийг зөвшөөрөө тавчиг хийж байгаа хүн маш олон байна. Тэгвэл одоо манайх ямар байх ёстой юм бэ гэхэлэр нөгөө үндэсний хэв шинжийг агуулсан хоншоор нь одоо ингээд яаж ч байсан ингээд жоохон ээдэг дэшнээ ингээд босдог тийм юутай загвартай тавчиг. Тэгээд дээдлийн хээгийн дандаа бид нөгөө үлзий хээг шүрээр хатгаж шүртэй тавчиг гэж ингэж гаргаж ирсэн байгаа. Тэгээд би орж ирсэн мөнгөө ерөөсөө нөгөө идэж явах юм ч юм уу илүү дутуу хэрэгцээнд зардггүй байсан. Дандаа нөгөө эргүүлээд бүтээгдэхүүнээ аваад явсан. Эргүүлээ бүтээгдэхүүнээ аваад би энийг яаж олон хүнд хэрэгцээ болох вэ? Олон хүнд таниулах уу гэд одооныхоор бол нөгөө хүмүүс аявих мөрөөд гоё юм мөрөөд биелдэг гэдгээр би аявих мөрөөддөг байсан. Миний хүсэл биелээд тухайн үед манай нөхрийн одоо танилуд байсан Япон, Солонгос, Герман, Орос гэсэн хүмүүст аявих хүрсэн байдаг. Ингэж өргөжүүлээд ингэж явцдаа би өөрийн гэсэн тоног төхөөрөмжтэй болъё гэд мөнгөө ингэж хоримтлуулад явсаарын багад оёдлын машин. Эхлээд би энэ Чака гэд Оросын хөөрхөн оёдлын машинтай болсон. Дараа нь хэрэгсний машин, одоо үйлдвэрийн дифференциалуулалтаа машин гэд ийм бүтээгдэхүүн мөнгөө ингэж хоримтлуулсны үр ачинд би ийм мөнгөтэй, материалтай одоо тоног төхөөрөмжтэй болсон. Орлого зарлагын хувьд бол би үндсэн одоо нэг бүтээгдэхүүн гаргана штэ. Жишээ нь би нэг кил ноосыг 30 мянгаар авлаа. Цагаан ноос сайхан угаацсан, цэвэрлсэн дээд зэргийн цагаан ноосыг. Тэр цагаанаасаа би ямар бүтээгдэхүүн хийх вэ? Хавтан хийх үү? Хавтан хийвэл би хэдэн ширхэг одоо хавтан хийгээд тэрнээсээ хэдэн ширхэг одоо тэмээ хонь гарах уу гэд тооцдог. Тэгэнгүүт эргээд энэ маань надад өгөөж өгдөг. Би тооцохоор бас нөгөө ажлынхаа цаг, хугацаа, туслах материал гэд бүх зардалтаа бодоход баримжаагаар л одоо би нарийн надад тооцоо байгаа л да. Тэгээд хажуугаар зүгээр баримжаагаар бодоход одоо 9 ширхэг цуврсан тэмээ жингийн цуваа би хийлээ гэд бодоход тэр тэмээ жингийн цувааг гаргахад над би нэг 100 мянган төгрөг болдог. Би тэрийг эргүүлээд зарахаар би 250 мянган төгрөгөөр зардаг. Тэгэхээр надад өр өгөө чинь нэг 100 мянган төгрөг болж ирдэг. Тэрийг хийсэн нөгөө хөдөлмөрийн хөлс идэр бүх юмаа ингээд бодоод үзэх юм бол одоо цэвэр ашиг надад нэг 60 мянган төгрөг орчим болж ирдэг. Ирэх жишээний байдаг. Нэг бүтээгдэхүүн одоо нэг багц бүтээгдэхүүнээс хүүхдийн бойтог би айгүй хийх дуртай. Хүүхдийн бойтог бол 1 кил бойтогноос би үндсэндээ 5-6 ширхэг бойтог гаргадаг. Тэгээ бойтгоо би үндсэн 45 мянгаар зардаг.
Тийм учраас надад бас өрөөгөөж айгүй сайн өгдөг. Одоо охин маань одоо сургуульд оюутан болцсон. Сурдаг. Одоо тэгээд оюутан солилцоогоор Япон улсад явах гээд амжилттай сурж байгаа. Тэр бүх зардал маш их зардал ордог. Тэрийг битээр яана одоо хинээс хангах вэ? Ээж тэтгэврийнх би оюутан гэхгүйгээр охиныхаа ачааллыг хөнгөлөөд охинтойгоо ерөнхийдөө би энэ бүтээлүүдээ гэр бүлэрээ үр хүүхдүүдтэйгээ хийдэг. Нэг бүтээгдэхүүний одоо 250 мянган төгрөг ороод ирлээ гэхэд 25 мянган төгрөгийг дансантай хийя. Миний охин дансантай хоримтлол гэдэг охин дээр хоримтлал үүсгэсэн. Тэр хоримтлаас маань охин маань бас яваад одоо хувьцаа авчаа өөрөө бас 2-3 байгууллагын хувьцаа аваад ингээд мөнгөө яаж ариужуулах уу, яаж үр хойчтой би үлдэх үү гэдэг утгаараа ингээд явж байгаа. Өрх тулгуурласан тэрээр санхүүгийн мэдлэгээ тасралтгүй дэвшлүүлж, бичил бизнесийн орлого, зарлагыг тогтмол чанд хөтлөн явуулснаар өнөөдрийн амжилтанд хүрсэн. Өөрийн хөдөлмөрөө ухаалаг хандлагын үр дүнд тэр зөвхөн бизнесээ өсгсөн төдийгүй ирээдүйн зорилгодоо хүрэн босгох чадвартай болжээ. Бага охиноо Японд сургуульд явуулах мөрөөдөлтөд хүрэхийн тулд тэр одоо ч орлого зарлагаа нэгтлэн хянаж, мөнгөний үнцэн, хуримтлын ач холбогдлыг өдөр бүр мэдэрч санхүүгийн сахилгад хэмнэлтийг тууштай баримтласаар байна. Энэ дуршлага нь түүний амжилт зөвхөн санхүүгийн чадамжаар бус, ирээдүйн мөрөөдлөө биелүүлэх зориг, тууштай хөдөлмөрийн үр дүн болохыг харуулжээ. Санхүүгийн сайн түүх булангаар бид урам зориг, хөдөлмөрч зан, санхүүгийн сахилга батлаараа бусдад үлгэр дуурайл болсон нэгэн уран бүтээлчийг онцоллоо. Харин үргэлжлүүлэн жолоочийн даатгалын нэмэлт өөрчлөлтийн талаар санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт зохицуулалтын газрын ахлах референт Дашнамтай ярилцаж хэрэгтэй мэдээллийг хүргэхэд бэлэн боллоо. За сайн байна уу? Сайн байна уу? За жолоочийн даатгалын нэмэлт өөрчлөлт гэсэн сэдвийг хөндөж ярилцж байна. Нэн түрүүнд жолоочийн энэ хүү гаргаж байгаа түгээмэл асуудлууд яг юу вэ? Замын хөдөлгөөн дээр холбоотойгоор төгжрөл үүсэхгүй, асуудлыг удаашруулахгүй гэсэн үднээс тухай бүрд нь гяс зохицуулах ийм зүйлсүүд их олон ажиглагдаж харагдаж байна шүү дээ, тий. За 2025 оны 7 сарын 9-нд Улаанбаатар хотын төгжрлийг бууруулахтай холбоотой хуульд нэмэлт өөрчлөлт орсон. За энэ хуулийн дагалт хуульд нэмэлт өөрчлөлт орсон бол жолоочийн даатгалын тухай хууль. За жолоочийн даатгалын тухай хууль анх 2011 онд батлагдсанаас хойш бол одоо бага хэмжээний өөрчлөлтүүд бол олууд орсон байдаг. Гэхдээ энэ маань бол нэлээд томоохон өөрчлөлт гэж харж байгаа. Яагаад тэгэхээр Улаанбаатар хотын төгжрөл буюу одоо замын хөдөлгөөний ачааллыг нэмэхэд энэ автын осол, даатгалын тохиолдол энэ маань бас нэлээд одоо сөрөг нөлөөтэй байна гэж үзээд энэ төгжрлийг бууруулахтай холбоотойгоор ер нь энэ даатгалын тохиолдол болсон хоёр машин мөргөлдсөн байх. Энэ үед ачааллыг яаж хурдан бууруулах юм бэ? Төгжрлийг яаж одоо багасгах юм бэ гэдэг талаас энэ хуульд нэмэлт өөрчлөлт орсон гэсэн. За энэ маань жолоочийн даатгалын тухай хууль дээр даатгалын тохиолдол буюу одоо хоёр этгээд хоорондоо мөргөлдсөн тохиолдолд буруутай тал нь даатгагч болон цагдаад мэдээлэх үүрэгтэй байдаг. Үүрэгтэй буюу одоо тухайн тохиолдлыг шалгуулах хэрэгтэй гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд тохиолдлыг цагдаад мэдгэдэхээр цагдаа ирж заавал хэмжилт хийдэг, хэн буруутайг тогтоодог. Тэгэхээр энэ маань өөрөөр хэлбэл уулзуур гарцсан дээр одоо ийм тохиолдол болсон байгаа бол мэдээж түүнийг одоо тойрох машинуудын хөдөлгөөн яаж удаашрах вэ ингээд саадуулдаг шүү дээ, тий. Тэгэхээр одоо цагдаа хүлээнэ гэдэг бол ийм хүндрэлтэй. За нөгөө талаасаа даатгалын компани ч гэсэн заавал ирэх гээд ингээд өөрөө төгжрээд одоо нөгөө шуурхай албан эрхийн тулд өөрсдөө бас төгжрээд ирдэг. Энийг л бууруулахын тулд орсон зохицуулт гэж ойлгож байна. Нэг талдаа тухайн хохирсон этгээдийн хохирлыг барагдуулаад төлбөрийн төлчлөө гэх боловч нөгөө талдаа эргээд тэр жолооч дахин ийм асуудал алдаа гарахгүй байх гэдэг хариуцлагын тал дээр нь бас анхаарах хэрэгтэй байдаг лөө. За энэ маань яг одоо энэ жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон энэ заалт маань агуулгаараа бол замын хөдөлгөөний дүрмд өмнө тусгасан байсан юм заалт. Замын хөдөлгөөний дүрмд юу гэж тусгасан байдаг вэ гэхээр даатгалын тохиолдолд холбогдсон этгээдүүдийн амнаас эрүүл мэнд тохироогүй. За тухайн этгээдүүдийн эд хөрөнгө буюу одоо автомашинаас бусад эд зүйл тохирол учраагүй. Буюу одоо зөвхөн автомашин тохирол учирсан байгаа буюу эд хөрөнгийн тохирол учирсан. Гэхдээ тухайн холбогдогч талын одоо аль нэг тал нь бурууга хүлээчихсэн. Энэ миний буруу гэдэг тийм. Энэ тохиолдолд буюу одоо хоёр этгээд хоорондоо ямар ч маргаангүй байгаа тохиолдол бол шууд даатгалын компанида мэдэгдээд
За даатгалын компани энэ дээр нь тодорхой тайлбар зөвлөмж өгөөд за ингээд танд нөхөн төлбөр олгох боломжтой юм байна. Энэ өөрөөр хэлбэл хүний амнаас эрүүл мэнд тохироогүй байна. Ямар нэгэн маргаан байхгүй байна гэд ингээд шийдсэн байгаа тохиолдолд бол цагдаа заавал мэдэгдэх үүргээс чөлөөлөгдөж болно гэсэн юм заалт байсан. Тэгэхээр яг энэ агуулгаар бол сая одоо өнгөрсөн зууны нэмэлт өөрчлөлт нь одоо нөгөө хууль дээрээ бас орж тусгаж өгсөн гэсэн үг. Тэгэхээр энэ маань бол нөгөө талдаа одоо түрүүн ярьсан төвжирлийг бууруулах гэж байгаа боловч цаа талдаа бас одоо юу гэдгийг хичнээн хүний амнаас эрүүл мэнд тохироогүй маргаангүй байсан ч гэсэн тухайн одоо эд зүйл тохирч ийн гэдэг маань энэ чинь нэг тохиолдол болцсон тодорхой хэмжээний зөрчил үүссэн юм байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энийг тухайн одоо дүрм зөрчсөн замын хөдөлгөөнд соёлгүй оролцдог энэ жолооч нарыг ингээд одоо хариуцлага тооцохгүй явуулаад авах юм уу гэдэг дараагийн асуудал яригдана. Тэгэхээр энэ дээр бол өөрөөр хэлбэл үнэхээр одоо эргэлзээтэй байхаа тохиолдолд яаж шийдвэрлэх юм бэ гэдэг дараагийн шийдлийн асуудал яригдах юм байна. Тэгэхээр энийг шийдэхийн тулд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад за үүнд нь санхүүгийн зохицуулах хороо даатгалын компаниудын төлөөл, албан журмын даатгагчдын холбоо, тээврийн цагдаагийн алба, замын хөдөлгөөний удирдлагын төвөд энэ байгууллагуудаас төлөөлөл оролцоод энийг шийдэхээр ажиллаж байгаа. За энийг шийдэхдээ бол одоо Улаанбаатар хотын камертсан бүсэд уулзуурууд дээр ер нь бол камерт одоо харагдах боломжтой энэ газруудад тохиолдол болсон үед нь хэн буруутай гэдгийг нь бол заавал цагдаа очихгүйгээр ингээд хараад шийддэг байя гэдэг энэ шийдлийг гаргахаар явж байгаа. Гэхдээ энэ маань бол одоо юу гэдгийг дүрм журм зохицуултын хүрээнд харахын эцэслийн шийдвэрлэгдээгүй боловч хууль дээр бол өөрчлөлт нь орцсон. Том одоо малгай зохицуулт нь бол орцсон гэсэн. Хүнд хэлбэрийн ностой осол гарсан. Хүний эрүүл мэнд амь насанд ностой аюул тулгарсан үед яаж хэрхэн зохицуулагдаж шийдвэрлэгдэх юм бэ? Энэ тохиолдолд бол заавал цагдаа очно. Буюу одоо энэ маань өөрөө жолоочийн даатгалын тухай хууль дээр сайн нэмэлт өөрчлөлтөөрөө тусгагдсан, замын хөдөлгөөний дүрм дээр бас тусгагдсан байна. Тэгэхээр хүний амь нас эрүүл мэнд тохирсон. Тэнд ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн охирол гарсан, амь насны охирол гарсан. За мөн одоо хоёр тал бол чиний буруу, миний буруу гэдэг маргаантай шийдвэрлэж чадахгүй байгаа тохиолдол бол заавал цагдаа энэ шийдвэрээр энэ өөрөө их шийдвэрлэнэ гэсэн. Үндсэндээ даатгалын тухай хууль болон жолоочийн даатгалын тухай хууль заасан нөгөө даатгуулагч хичнээн одоо нөхөн төлбөр авах ёстой боловч нөгөө талдаа бас нэг үүрэг гэж байгаа. Тэр үүргээ биелүүлээд буюу одоо даатгалын компанида мэдэгдээд дараа нь нөхөн төлбөрт холбогдох баримт материалаа одоо нотлогоогоо өгөөд тий ингээд гаргацсан байгаа тохиолдолд эргээд даатгалын компаниас та нөхөн төлбөр олох үүргээ биелүүлээч гэж шаардах эрхтэй. За ингээд даатгалын компани нөхөн төлбөр энэ одоо бүх үүргээ биелүүлсэн байгаа тохиолдолд нь нөхөн төлбөр олохгүй бол яах вэ гэж. Ямар нэгэн байдлаар маргаан үүсвэл тэгвэл дараагийн шатанд бол санхүүгийн зохицуулах хороонд хандах боломжтой. Өргөдөл гомдлоо гаргаад за санхүүгийн зохицуулах хороо өргөдөл гомдлыг хянаж үзээд даатгуулагчийн зөв байна, аль эсвэл одоо даатгуулагчийн буруу байна гэдэг ч юм уу тийм энэ хууль эрх зүйн үндсэлтэй юм тайлбар гарна. За энэ санхүүгийн зохицуулах хорооны дүгнэлтийг аваа даатгалын компани бол нөхөн төлбөр олгоно. За нөгөө талдаа даатгалын компани нөхөн төлбөр олохгүй бас одоо энэ дүгнэлтэд санал нийлэхгүй байна гэж үүсэх одоо энэ эрх зүйн үндстэй бас. За хэрвээ санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг одоо дагаж биелүүлэхгүй ч юм уу энэ дүгнэлтэд санал нийлэхгүй бол дараа нь шүүхэд хандах ёстой байдаг. Хэрвээ харин даатгалын тухай хуулийн 82-ийн 1 заасны хугацаанд шүүхэд хандаагүй бол санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг биелүүлээгүй байна гэж үзээд санхүүгийн зохицуулах хороо дараагийн арга хэмжээг авч болно. Хэрвээ шүүхээр хандаад явж байгаа тохиолдолд бол шүүхийн шийдвэр гартал өөрөөр хэлбэл энэ процесс үргэлжлэнэ гэсэн. За маш их баярлалаа танд. Баярлалаа. Жолоочийн даатгалын нэмэлт өөрчлөлтийн талаар сонирхолтой хэрэгтэй мэдээлэл авсан байх гэж найдаж байна. За үргэлжлүүлээд та бүхэнд санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх, ухаалаг хэрэглээг төлөвшүүлэхэд зориулсан санхүүгийн зөвлөгөө болон хүргэх гэж байна. За нийгмийн даатгалын ерөнхий газраас бэлтгэн хүргэж байгаа зөвлөгөө болон эрхэлж байна. За өнөөдөр та бүхэндээ нийгмийн даатгал түүний ач холбогдлын талаар мэдээлэл хүргэх болно. Одоо нийгмийн даатгалын ерөнхий хууль зааснаар нийгмийн даатгал гэдгийг бол тодорхойлж өгсөн байгаа. Тэгэхээр энэ тодорхойлолтод зааснаар ажил олгогч, даатгуулагч төрөөс нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу урьдчилан шимтгэл төлж сан бүрдүүлээд эргээд даатгуулагч нийгмийн шинжтэй эрсдэл болох өвдөх, жирэмсэн амарсны тэтгэмж авах ажилгүй болох тохиолдолд өөрт нь
Харин тухайн даатгуулагч нас барсан тохиолдолд тухайн даатгуулагчийн ар гэрт энэ нийгмийн даатгалын сангаас олгож байгаа төлбөр, зардал, тэтгэвэр, тэтгэмж мөн ажил олгогч даатгуулагчдад хууль заасан шимтгэлд усны дагуу олгож байгаа шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт зэрэг нийгмийн хамгааллын арга хэмжээг нийгмийн даатгал гэж тодорхойлсон байдаг. За тэгвэл нийгмийн даатгал маань өөрөө дотроо төрөл хэлбэртэй байгаа. Тэгэхээр нийгмийн даатгалын төрөл өөрөө 5 төрлийн сангаас бүрдэж байгаа. За нэгдүгээрт нь тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн ослын, эрүүл мэндийн гээд сангаас бүрдэж байгаа. Тэгээ энэ сан тус бүр нь өөрөө тодорхой хэмжээний шимтгэлийг даатгуулагч авч байгаа цалин хөлснөөсөө ажил олгогч нь тухайн даатгуулагчд олгож байгаа цалин хөлснөөсөө хууль заасны дагуу шимтгэл төлж сан бүрдүүлж байгаа. За тэгвэл нийгмийн даатгалын зарчим гэж байна. Энэ зарчим ямар үндсэн дээр суурилж байна гэхээр нэгдүгээр даатгуулагч ажил олгогч төрийн оролцоог жигт хангасан байх. Хоёрдугаарт нь энэ санхүүгийн тогтвортой бие даасан найдвартай байна. Гуравдугаарт даатгуулагч нь энэ шимтгэл төлж ажилласан хугацаанд уялдаатаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардлыг авсан байх. Дөрөвдүгээрт энэ тэтгэврийн хуваарлтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо, цаашилбал бүр хагас хуримтлалын тогтолцоонд шилжих нөхцөл бодлогын шийдвэрүүдийг хангасан байх шаардлагатай юм. Тэгэхээр нийгмийн даатгал маань төрлийн хувьд 5 хэлбэртэй байх нь үүнээсээ эрүүл мэндийн даатгалын сан бол эрүүл мэндийн даатгалын тухай хуулиараа зохицуулагдаж явдаг. За хэлбэрийн хувьд бол даатгуулагч нийгмийн даатгалд 2 хэлбэрээр хамрагдаж байгаа. Албан журмын болон сайн дурын үндсэн дээр. Энэ албан журмын болон сайн дурын даатгуулагч маань одоо яг 25 оны хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг ямар хувь хэмжээгээр төлөх юм бэ гэхээр албан журмын даатгуулагчийн хувьд энэ 5 төрлийн сан төлөх нь үүнээс эрүүл мэндийн даатгалын сангийн хувь хэмжээ бол тусдаа эрүүл мэндийн даатгалын тухай хуулиараа зохицуулагдаж явна. Тэгэхээр энэ нэгэнт одоо энэ 5 төрөл маань өөрөө нийгмийн даатгалын төрлийг сангийн төрлийг бүрдүүлж байгаа учраас ажил олгогчийн хувьд энэ 5 санд нийтдээ 12.5-аас 14.5, албан журмын даатгуулагчийн хувьд 11.5 хувиар төлдөг. За 24 оны 1 сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж байгаа нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд энэ 5 сангаас үйлдвэрлэлийн осол мөрдөө шалтгааллах өвчний даатгалын сангийн шимтгэлийн хэмжээг тухайн ажилтны, тухайн даатгуулагчийн ажиллаж байгаа ажлын байрны нөхцөл, эрүүл ахуйн онцлогоос нь шалтгаалаад ялгууртаагаар ажил олгогч нь хариуцсан төлдөг байгаа. Энэ 5 төрлийн сангаас даатгуулагчид эргээд ямар тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал хэлбэрээр магадгүй тухайн даатгуулагч өвдсөн тохиолдолд, өндөр насалсан тохиолдолд ямар эрсдлийг хааж өгнө гэхээр нэгдүгээр тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэвэр, тэжээгчийн алдсны тэтгэвэргээд 3 төрлийн тэтгэврийг хуульд заасан нөхцөлийг хангасан тохиолдолд олгож байна. За тэгвэл тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэмж, жирэмсэн амарцны тэтгэмж, нас барсан даатгуулагчийн ар гэрт олгох тэтгэмжгээд энэ тэтгэмжүүдийг санхүүжүүлж байна. За үйлдвэрлэлийн осол мэргэжлийн шалтгааллах өвчний даатгалын сангаас тухайн даатгуулагч үйлдвэрлэлийн ослын хурц хордгын улмаас хөдөлмөрийн чадвараа алдах, эсвэл цаашдбал нас барах юм бол энэ даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, нөхөн сэргээлтийн зардал, за тэгээд шимтгэлийг нөхөн төлдөг байгаа. За тэгэхээр иргэд маань нийгмийн даатгал гэхээр зөвхөн тэтгэвэр хэлбэрээр ойлгодог. Гэтэл нийгмийн даатгалын энэ 5 төрлөөсөө та тэтгэврээс гадна тэтгэмж, үйлдвэрлэлийн осол ажилгүйдэлд ингээд шимтгэл төлж байгаа хүн магадгүй та хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмсэн амралтны амралт идэх ажилгүй болоход эргээд энэ сангаасаа хуульд заасан нөхцөлийг хангасан тохиолдолд богино хугацааны энэ тэтгэмжүүдийг авах эрхтэй байгаа. За өндөр насны тэтгэврийн хувьд бол та бас тодорхой хууль заасан нөхцөлийг хангасны дараа тодорхой хугацааны дараа өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэж байгаа юм аа. Өнөөдөр та бүхэнд нийгмийн даатгалын ач холбогдол болон нийгмийн даатгал даатгуулснараа та эргээд нийгмийн даатгалаас ямар тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардал авах боломжтой мэдээллийг хүргэлээ. Анхаарал тавьсанд баярлалаа. Санхүүгийн боловсрол бол таны амьдралын хамгийн том хөрөнгө оруулалт, өөртөө за мөн гэр бүлдээ эх орондоо оруулах үнэт хөрөнгө юм. За тиймээс өнөөдрөөс эхлэн орлогоо өсгөж, зарлага хянаж, ирээдүгээ хамтаа төлөвлөцгөөе. Санхүүгийн боловсролтой иргэн баталгаатай ирээдүйн үндэс юм шүү.
Нэвтрүүлэгт таамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.